Өнөөдөр шинэ витаминээр уулзахтаа тат байна. За эхлэе. За та бүхний харж байгаагаар энэ залууг Юм Хүү Бин гэдэг. За тэр бол сургуулийнхаа хамгийн сулд ороод дэлгүүлдэг нэгэн шүүгэн дотор нөвдөж бусдын идэх зүйлийг нь зөөдөг. Түүний амьдрал үнэхээр өрөвдмөр санагдсан. Гэвч нэгэн санаанд оромгүй явдал түүнийг Лиод болгох эхлэе тавьсан. Нэг өдөр тэрээр өөрийг нь дээрлэгдэг вакуум помптой санамсаргүй байдлаар зодтолж тэр шууд амжилтаар лайв цацсан хүмүүсийн нийтэд зодооныг үзээд маш их мөнгө хандвалах бөгөөд хуубын ганцхан шөнийн дотор хэдэн сая вон олж чаддаг. За энэ л тэр зодоон бол мөнгө гэдэг ойлголт орж ийн. За зодоон бүрээс мөнгө олохын тулд түүнд хүч хэрэгтэй байлаа. Гэтэл тэр веб-тубээс нэгэн ачаалалтай сувг олж хардаг. Дахианы баг өмссөн нууцлаг нэгэн зодоонд яаж ялах вэ гэдгийг зааж өгнө. Хуубын тэрхүү зааврын дагуу анхны техник болох цохилтыг яаж эсвэрлэх вэ гэж сурч эхэлдэг. За түүний анхны сорилт бол мэргэжлийн веб-тубер Паку Бом. Бүгд хуубын нэг ялагдана гэж бодож байсан ч тэрээр дахиад багштай сувгийг ачаар бүгдийг гайхшруулна. Хаана мөргөх техник гэнтийн товтлогоо тэрээр өөрийг нь тамлаж байсан дайсныг хэдэн мянган үзэгчдийн өмнө ялж чадсан. За энэ бол ердөө эхлэл. Сул дорой залуу яаж зодооны хаан болохыг үзхийг хүсвэл subscribe болон лайка дараарай.